За баярлалаа. Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн өглөөний мэндийг хүргэж байна. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? 4 өдрийн турш өглөө болгон бидэнтэй хамт байж Улаанбаатар хотын зүүн бүсийн сүмийн залбирлын 7 хоногоор нэгдэж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээ өнөөдөр 4 дахь өдөр миний бие та бүхэндээ сургаал номлог хуваалцах болсондоо маш их баяртай байна. За сургаал номлол эхлэхээс өмнө ойрт номлоогүй. За бас ер нь бол анх удаа лайваар ингэ номлол хийж үзэж байна. Тэгээд бас магадгүй сандарч магадгүй та бүхэн манаас ойлгоорой. Гэхдээ эзэн бурхан надтай хамт байгаа учраас ямар нэгэн айх айдас байхгүй. За би сургаал номлох болгондоо надад сургаал номлооч гэсэн хүсэлт ирүүлэх болгонд нэг зүйлийг боддог. Энэ эндэр дээр би гарч ирэх тийм одоо юу гэдэг хувь тохиолтой тийм зүйлийг авах эрхтэй хүн билүү гэж дандаа боддог. Яагаад ч юм энэ бодол намайг хизэмдээд идэг л та. Яагаад би ингэ бодоод байд юм болоо? Магадгүй би маш гим нүгэлтэй. За магадгүй би үнэхээр энэ эндэр дээр гарах ямар ч тийм эрэхгүй, тийм хэмжээнд хүрэх биш хүн гэж өөрийгөө жоохон үнэлдэг байж магадгүй болохоор тийм бодол төрдөг баг. Гэхдээ нэг зүйлийг би 2006 оноос хойш алдаг оног тэгээд тууштай 10 жил за 2006 оноос хойш гэдэг бол 14 жил тийм ээ. За яг өөрийгөө тууштай ер нь гайгүй л 12 жил явсан гэж би бодож байгаа. Тэгээд 12 жилийн турш ойлгохдоо бурхан энэ эндэрт өөрөө хүсвэл хэнийг ч хамаагүй авчирч чаддгиймаа гэдгийг би ойлгосон. Тэгээд тийм учраас хэрвээ надад сургаал номлолын хүсэлт ирэх юм бол за бурхан намайг сонгожээ гэж боддог. Тэгээд энд өөрийгөө бие бэлдээд ингээ гардаг байгаа. За 4 дахь өдрийн номлолын маань түлхүүр ишлэл дуулал 136 дугаар бүлэг хамтдаа дуулал 136 дугаар бүлгийг гаргая. Хуучин гэрээ ном байгаа. Хуучин гэрээ номны 917 дугаар хуудсанд байна. За би 2004 оны хуучны библи ашигладаг байгаа. Шинэ библиэлд хэдгээр хуудас байгааг сайн мэдэхгүй ч гэсэн 2004 оны библиэлд 917 дугаар хуудас дээр байна. Дуулал 136-гийн 19-20. За та бүхэнд уншиж өгье. Аморочуудын хаан Сихоныг алсан түүнд талархагтун. Учир нь түүний хайр инрэл мөн хийх. Башаны хаан Огийг алсан түүнд талархагтун. Учир нь түүний хайр инрэл мөн хийх. Залбирлын 7 хоногийн турш судалж буй дуулал 136 дугаар бүлэг маань их онцлог бүлэг байгаа. Юу гэхээр ишлэл болгоны төгсгөлд учир нь түүний хайр инрэл мөн хийх юм төгсөж байгаа. Энэ дуулал 136 дугаар бүлэг маань та бид бүхэнд юуг ойлгуулахыг хүсэж байгааг бол ганцхан зүйлийг ойлгохыг хүсэж байгаа нь Бурхны хайр инрэл. Бурхны хайр инрэл бидэнд юу хийсэн? Өдийгөөс өнөөдрийг хүртэл юуг өгүүлсэн? Энэ бүх зүйлийг зөвхөн дуулал 130 дугаар бүлгийн ганцхан энэ бүлэгт өгүүлсэн байдаг. Бүхэл дэлхийг үүсгэн байгуулахаас эхлээд Библийн түүхэнд гарч буй онцлог явдлуудыг ганцхан энэ бүлэгт багтаасан байдгаар их онцлог байдгийн. За бид хамтдаа Аморочууд, Башанчууд, за тэгээд хоёр хааны талаар гарна. Хоёрхоо ишлэл хэдий ч үнэхээр маш олон түүхийг өгүүлж байгаа, олон үйл явцыг өгүүлж байгаа. Тэгэхээр яг ямар үйл явдал болсон бэ гэдгийг хамтдаа үзэх болно. Тэрнээс өмнө нэг сонирхолтой зүйл нь одоо яг энэ хэсгүүдээр эхлэхдээ бол Бурхны сүр хүчийг сүр хүч түүний эсрэг тэмцсэн хүмүүс тохиолдсон ийм үйл явдлыг харуулж байгаа тийм ээ. Жохон эвгүй эхэлдэг тийм. За ингээд алсан гэж эхэлж. Хаадыг Бурхан яагаад хаадыг алж байгаа юм бэ? Бурхан яагаад хүнийг алж байгаа юм бэ? Ямар учраас? Тэр хамтдаа яг юу болсон талаар үзцгээе. За хамтдаа Библиэд дахин эргүүлье. Тооллого ном руу оръё. Тооллого 21 дугаар бүлгийг хамтдаа нээе. За би эндээсээс төвтрээ нэгээд хамтдаа илчлүүлье. Тооллого 21 дугаар бүлэг 23-аас 24 дугаар ишлэлийг хамтдаа уншъя.
Гэвч Сихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулan цүлд Израилийг эсрүүцэхээр гарч Яхаз руу ирж Израилийн эсрэг дайтваа гэсэн бэ. За яагаад Сихон хаан Бурханд алуулваа? Яагаад Сихон хаан өнөөдөр Израильчуудад саад хивэ гэдэг нь одоо энэ дээр гарч эхэлж байна тийм үү доочин. Би та бүхэнд энэ хүү бүлгийг бас уншаарай гэж хүсэж байна. Библийг судлах маш олон аргууд байдаг л да. Тэрнээс үндсэн нэг 3 арга байдгийг. Ерөнхийдөө би бол Библийг судлаач биш. Ямар нэгэн байдлаар мэргэжлийн сургууль сурсан хүн биш. Гэхдээ бас хувьдаа өөрийнхөө хувьд бол Библийг судлах аргыг судалж исэн. Библийг бүлгээр нь уншдаг. За Библийг номоор нь уншдаг, мөн ишлэлээр нь судалж болдог. За өөр олон аргууд байдаг. Үндсэн 3 нь бол ерөнхийдөө энэ. За энэ дээр хэлэхээр бол бүгдээрээ тэрхүү дуул ном дээр гарсан ишлэлийг ойлгохын тулд мэдээж бид нар холбоотой бүх түүхийг судлах хэрэгтэй байдаг. Тэгээ цаг бага учраас хамтдаа ямар ч байсан бас гол зүйлүүдийнх нь Израилийн ард түмэн бол Канаан дахь нутаг Египтийн боочлоос чөлөөлөгдөөд явж исэн тийм үү. Өөрсдийн шинэ газар, өөрсдийн тэр эрх чөлөөг Бурхны цаашдын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тэрхүү 9 цүлгийг өнгөрөөд маш олон газрууд явж исэн. Энэхүү явдал тийм амар байгаагүй л дээ. Яагаад амар байгаагүй гэдэг 21-р бүлэг дээр гардыг. Яагаад тэгэхээр Израилийн ард түмэн маань өөрсдөө Бурхныг сонгоод тэр их аимшигтай боолчлол дарангууллаас Бурхныг дагаа гарч байсан хэрнээ 21-р бүлгийг та бүхэн унших юм бол Бурхны эсрэг өөрсдөө хэлсэн мэт тийм ээ. Яах гэж Египтээс гараад дагаад явваа гэд Мосед бүрэлдэг. Яагаад та нарыг дагаа явчих вэ? Тэгэхээр үнэхээр сонирн байгаа. Яагаад тэгж хэлв? Яагаад гэвэл хэлсэн зүйлд үнэхээр их ядарч зовж туйлдсан учраас Израилийн ард түмэн эргээд өөрийн бурхан руугаа босч идэг. Харамсалтай нь тэр нь эргээд бурханаас галтмогоо гэдэг айхтар тийм шийтгэл болоод ирдэг. Тэгээ маш олон бас Израилийн ард түмэн өөрсдөө тэр их бурханы эсрэг боссон нүглийнхээ олмоос төлөөсийг үнэхээр хүнд төлсөн байдаг. Тэгээ бидний сайн мэдэх нэг могоон хөшөө байдаг. Галт могоо өшөө хийгээд энэ урт саваа мод нэлээ өндөрт байрлуулад тэрхүү могоод хадгуулсан хүн тэр могоог харах үед яадгүй идэгдэг юм байдаг. Тэгэхээр Египтэд байхад л доор байсан хэрнээ цүлд бас тэрхүү бурхны заасан зам руу явахт нь бас л хүнд байсан учраас л ийм зүйл гарсан байна. Тэгэхээр бидний амьдрал ч гэсэн тийм амаргүй байдаг. Бурхныг дагана гэдэг. Бурхныг дагах шийдвэр гаргахад амархан. Бурхныг амаараа дагана гэж хэлэхэд амархан. Гэхдээ Бурхны замаар явах тийм амаргүй байдаг. Та магадгүй заримдаа яагаад Бурхан надад ийм зүйлийг хийвэ гэж хэлэх тохиолдолч таны амьдралд учирч байна. За тооллого 21-ийн за мөн 21-р бүлэг дээр явж байгаа тийм ээ. 33-аас 34 дээр бол Ог хааны талаар гарч байна. Та бүхэндээ эндээс уншаад өгье. Дараа нь тэд эргэж Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог Идрээд дайдахаар өөрийн бүх ард түмэнтэй хамт гарав. Гэвч эзэн Мосед түүнээс бүү. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг түүний нутгийг би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан Аморочуудын хаан Сихонд үйлсний адил чи түүнд үлдэгтэн гэж айлдаа. Энэ ишлэгийг уншихад Сихон хаан маань яг л заавчлаар Ог хаан маань яг адилхан Сихон хаантай ижил тавиланг амссан байгаамаа. За ингээд Ог хаан маань бол хөврмөц гэх юм уу та тийм. Ог хааны талаар бол Библиэлд Сихон хаанаас илүү их мэдээлэлүүд байдгийн. Сихон хааны талаар бол Библиэлд төдийлөн их мэдээлэл харагддаггүй. Гэтэ Ог хааны талаар их мэдээлэл. Нийслэл хотын Аштарат гэд хот байдаг. Тэр хот маань 20 м орчим өндөр тийм ханан хэрэмтэй байсан. За ерөнхийдөө тэр түрүүн би хэлсэн тийм ээ 60 гаруй хотонч бас ер нь бол нэлээ өндөр тийм хан хэрэмтэй тийм хотс. Яагаад тийм өндөр хан хэрэмтэй байсан талаар Амос 2 дугаар бүлэг рүү бүгдээрээ очие. Амос 2:9 дээр
Гэсэн ч тэдний өмнө Аморочуудыг устгасан бие байсан. Эдгээр түүний өндөр хуш модны өндөр шиг бөгөөд тэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан. Түгээрч барахгүй би түүний дээдх жимсийг болон доодох үнсийг нь ч устгасан юм а гэсэн байна. Тэр энэ дээр Ог Хаман хуш модны өндөртэй адилхан өндөр гэсэн байна. За хуш модны өндөр бол харьцангуй адилгүй байдаг. Гэхдээ дунджаар 5-аас 7 м өндөр ийм мод байдаг. Тэгэхээр 5-аас 7 м өндөр ийм хүн байсан. Тэгээд түүний хүчийг хэлэхдээ царс модч гэж байгаа. Энд дээр Библийн зөвлөл нь юу гэсэн гэхээр авраг биетэй нөгөө Галиот шиг тийм үү. Ер нь бол авраг биетэй царс мод шиг хүчтэй гэдэг нь маш хүчрхэг хаан байсан байна. Ийм хүчрхэг хааныг Бурхан бид бүгдийн өмнө буулгаж авсан. Нөгөө нэг элсэн цөлөөр яваад туйлдаад дөнгөж нэг жоохон амс хийгээд элсэн цөлийг туулаад нэг арай нэг гайгүй гой газарт очиод нэг сэргэж эхэлж байгаа. Израилийн ард түмэн үнэндээ тийм хүчрхэг байгаагүй. Юун Ог хаан, юун хаадын эсрэг тэмцэх. Тийм хүч тэдэнд байгаагүй. Тэдгээр хүмүүс бүр хэлсэн байдаг штэ. Бүгдээ хамтдаа дахиад нэг ишлэл уншия. За би Библийг нэлээд гүйлгэж чинь тийм ээ. Бүгдээ хамтдаа тоолго 21-ийн 22-ыг нь уншия. Яагаад би тэгж хэлж байгаа гэдэг одоо эндээс бүгдээ хамтдаа. Тоолго 21-ийн 22. Тоолго 21-22 дээр танаа нутгаар намайг дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай эсвэл усан үзмийн цэцэрлэг рүү хазаахгүй. Бид худгуудаас ус уухгүй. Бид танаа нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ гэсэн. Шугамнда Сихо хааны нутгаар Израильчууд дайран гарахаас өмнө илч шилгээж маш сайхан тийм ээ элдгээр найрсгаар ингээд гуйсан байгаа байхгүй тийм ээ. Энэ бол нэг үсэнтэй гуйлт байгаа. За би танаа нутгаар дайран гарахдаа бид танаа нутгаар дайран гарахдаа танаа нутгийн үнэтэй цайтай бүх зүйлийг хүндэхгүй. За ер нь юунд ч хүндэхгүй зүгээр л тойроод гарья. Гэтэл яасан Сихо хаан бол зөвшөөрөөг. Ягаад гэвэл маш хүчрхэг хаадын нутгаар гарахдаа израильчууд маань өөрсдөө ч хүчний хувьд төдийлөн хүчтэй байгаагүй. Тийм байтал ингээ гуйдлах даанч хаан зөвшөөрөв. Израиль өөрсдийнхөө хүчээр эдгээр зүйлсийг хийж чадахгүй, тэр хаант улсыг дарж чадахгүй байтал хинд израильчуудад хүч өгсөн бол мэдээж бидний эзэн Бурхан л хүч өгсөн. Түүний хүчээр бид нэр аимшигтай хүнд бүхий л нөхцөл байдлыг даван туулдаг, аимшигтай хүнд дайсантай тулгарсан ч ялан гарч чаддаг. Тэгэхээр Бурханы хүч бол хэмжээшгүй байна. Бурханы хайрыг дуулал 136 дугаар бүлэг маань олон талаас нь харуулж байна. Өнөөдрийн дугаараар Бурханы хүчтэй, Бурхан өөрийнхөө хүчээр биднийг яаж хамгаалдаг вэ? Бидэнд давд гарч чадахгүй байгаа тэр давааг хэрхэн давж чадах талаар өөртөө хэрхэн найдах талаар сургаж байгаа. Энэ зүйлийг л хэлдэг. Хамгийн сүүлд тэр Матай 10 дугаар бүлгийн ишлэлийг уншаад тэр сургаал номлолоо дуусгая. Матай 10 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл миний дуртай ишлэл байгаа. Матай 10:16-д харагтун би та нарыг сүрэг чонон дунд хонь мэт илгээж байна. Тиймээс та нар могоо шиг хурц ухаантай, тагтаа шиг гэмгүй бай гэж хэлжээ. Есүс өөрийн шанартай энэ хэлсэн байдаг. Бурхан биднийг ч гэсэн өнөөгийн энэ хүнд нөхцөлд, коронавирус энэ хүнд нөхцөлд тагтаа шиг гимгүү, могоо шиг хурц ухаантай байгаач гэмээр хүсэж байна. Та өөрийн энэ сул талыг давуу тал хэмээн хараарай. Тэгээ энэ өдрийг хамтдаа байж залбирлын 7 хоногор та бүхэн надтай нэгдсэн, бид бүгдтэй нэгдсэн, бас айдунтээс чуулгантайгаа нэгдсэн талархаж байна. Тэгээ сургаал номлыг сонссонд баярлалаа. За хамтдаа залбирая. Тэнгэрлэг хайрын эзэн Бурхан таньда баярлалаа. Та биднийг хайрлаж, та биднийг эвэж, та биднийг бүхий л зүйлээр хангадаг танд талархаж байна. Эзэн COVID-19 хэмээх өвчин цагаал даргасан ийм харилцан адилгүй нөхцөл байдалд амьдарч байгаа бид бүхний амьдралыг эзэн та мэдж байгаа. Та бидэнд магадгүй бас гэр бүлтэйгээ хайртай дотны хүмүүстэйгээ хамт өнгөрөх маш их цагийг, маш их боломжийг бас өгч хийж магадгүй биднийг хамгаалж байгаа. Ялангуяа Монгол улсыг маань та үнэхээр бусад улс орноос илүүгээр ивэж байгаа танд талархаж байна. Гэхдээ эзэн та бүхий л дэлхийн өнцөг болон хүн бүртээ хамт байж
Тэгтгээр хүмүүс та өөрийнхөө хайр инэрлийг өгөөч гэж хүсэж байна. Өнөөдрийн цуглаантай хамт байгаа хүн нэг бүрийн дээр байгаараа та тэд бүхэнд маань бас эрч хүчийг бас дараагийн өдрүүдэд өглөөний залбиралтаа нэгдэж бид бүгдийн зүрх сэтгэлээр бас нэгтгэд эзэн та боломжийг олгож өгөөрэй. Бүхий л зүйл тань талархан таны хайртай эзэн Есүсийн нэрээр залбирлаа. За та бүхэндээ баярлалаа.